Эрт үеэс хүн төрлөختөн хүний мөн чанарын талаар байнга эрэл хайгуул хийсээр ирсэн. Тэдгээрийн дундаас хамгийн сонголог өгүүлбэр бол хүн бүрийн уг чанар төрөختөө сайн байдаг гэх үг. Гэвч бодит амьдрал дээр бид зарим хүмүүс төрөлхийн чөтгөрийн уг чанартай байдаг болохыг хардаг. Тэд өдөр тутамдаа сайн хүн болж жүжиглдэг боловч цаг үеийн тохирох үед жихэн төрхөө илчилж олон хүнд мартагдашгүй айдас өвдөлт авчирдаг. 2009 онд Наннын хотод Лан Шинчэн хэмээх нэгэн залуу нэг шөнийн дотор шудраг дүлгөн хүнээс жинхэнэ чөтгөр болон хувирсан юм. Тэр чин овогтой 3 эгч дүүсийг хөнөөс нь төдийгүй тэдний цогцыг хэрцгийгээр хэсэг хэсгээр нь тастан хайжээ. Энэхүү аимшигт хэрэг ижлэгдмэгц Наннын хот даяар дуйлан тарьсан бөгөөд түүний үйлдэл нь Хятад даяар хамгийн их алдартай Ниндагийн цогц задлан хайсан хэрэгтэй зүйрлэх үйс байлаа. Дараа нь Лан Шинчэнийг баривчлахад цагдаагийн 8 удаагийн дараалан хийсэн байцаалтын турш тэрээр би хэрэг хийгээгүй гэж зүтгэсээр байв. Тэгвэл ийм аимшигт хэргийн ард юу нүгдэж байсан бэ? Энэ нь сохор уур хилэнгийн үш сонзон байв уу? Эсвэл хүний мөсний дөрөөтл үү? Лан Шинчэн бол гэр бүлийнхээ ганц хүү байсан бөгөөд түүний эцэг их чинэлэг хүмүүс байсан. Тиймээс баян айлын хүү болох Лан Шинчэнч багасаа эцэг ихийнхэн найдлахын төвд оржээ. Хүн бүр хүүхдээ амжилттай сайн хүн болгохыг хүсдэг. Лан Шинчэний эцэг эгч ялгаагүй тийм найдлагатай байсан тул бага наснаас нь эхлэн бүх анхаарал хүчээ түүнд зориулжээ. Тэрээр хайр халамжинд умбан өссөн бөгөөд түүнийг найз нөхөд үеийнх нь атаархаж хүндэлдэг байсан. Идж уух өмсөх зүүхийн зовлонгүй амьдарч байсан ч эцэг ихийнх нь ийм хэтэрхий халамж хяналт Лан Шинчэний хувьд өөрийн гэсэн зовлон болжээ. Тэр өөрийгөө эрх чөлөөгүйгээр мэдэрч байв. Эцэг ихийнх нь нүдээр бол хүүхэд гэдэг хувийн орон зай нууц зүйлгүй байх ёстой хүн тул тэдний хүүгээ хянах хяналт дээд зэгтээ хүрсэн байлаа. Ингэж өндөр дарамттай орчинд өссөн Лан Шинчэний дотоод эсэргүүцэл улам бүр нэмэгдсээр байв. Заримдаа тэр цонхороо найз нөхдөө гадаа тоглож чөлөөтэй гүйж яваг хараад ширээний ард сууж буй өөрийгөө бодох бүртээ номоо урж хаяад гадагш гарч тогломоор санагдана. Гэвч удалгүй эцэг их нь даалгаврыг нь шалгандаа гэж бодон ганцаардаж дуугийнхэн ширээний ард сууж зөвхөн хичээлээ давтахаас өөр аргагүй болдог байж. Эцэг их нь бас сайн хүү бол зодуур дунд төлөвшдөг гэж итгэдэг байсан тул Лан Шинчэн хамгийн бага алдаа гаргатаж эцэг ихийн хамтарсан шийтгэл буюу зодуур хүртдэг байв. Тэдний бодлоор зөвхөн ингэж байж л хүн сургамж авч хүүгээ сайн хянаж чадна гэж итгэдэг байж. Ингэж Лан Шинчэн ажмаар дотроо юу бодж байгаа хиндэж хэлэхэ болж бүр өөрийн бодлооч ил гаргах зориггүй болж хувирсан байна. Харин ахлах сургуульд орсон хойно нэгэн охин гарч ирсэн нь Лан Шинчэний хувьд аврал мэт байлаа. Тэр охины өгөөмөр сэргэлэн зан чанар Лан Шинчэний уйтгартай амьдралд шинэ мэдрэмж төрүүлж тэр охинд ойртож эхлэв. Гэхдээ тэдний хооронд хэтрүүлсэн ёс бус харилцаа огт байгаагүй. Гэвч Лан Шинчэний эцэг их тэдний харилцааг олж мэдмэгц энэ явдал том хэрэг мэт болж хувирчээ. Тэд бүх танил холбоогоо ашиглан охиныг өөр анги руу шилжүүлсэн байна. Хүүхдүүдийн хоорондох энгийн зүйл төртөл багш нарыг хөдөлгөж оролцуулсан энэ үйлдэл нь Лан Шинчэнийг үеийнхнийхээ дунд бүрэн гадуурхагдсан хүн болох. Угаас зожиг дотогш зантай байсан Лан Шинчэн ангийнх нь одоо бүр илүү үзэн ядаж шоолж бүр заримдаа бүлэглэн түлхэж гадуурхан ханддаг болсон. Ийм дайсагнал хорсол дунд байх нь Лан Шинчэний доторх ганцаардлыг улам бүр гүнзгий болгож хинтэж ярьдаггүй бүр эцэг ихтэйч дургуйцах сэтгэл нь нэмэгдсэн байна. Ингээд тэр бодит байдлаас зүгтхийн тулд сайн хүү болж харагдах гэж хичээж эцэг ихтэй таалагдах үүднээс хичээлдээ шамдан сурах дүр үзүүлж эхэлвэ. Харин эцэг их нь үүнийг хүү маань эцэст нь ухаарлаа гэж бодож тэр охиныг нь холдуулсан нь зөв шийдвэр байж хэмээн өөрсдөө баярлаж байв. Гэвч эцэг ихийн нарийн хяналтанд ор байсан ч Лан Шинчэний сурлага төдийлөн сайжраагүй. Тэр дунд түвшний дүнтэй Наннын хотын нэг мэрэгжлийн техникийн коллежийг төгсжээ. Сургуулиа төгссөний дараа Лан Шинчэн өөрийн чадвар хязгаартайг мэдэрч нутагтаа очиж жижиг хотод бизнес эхлүүлэхийг хүссэн байна. Гэвч амьдрал үтсэн гэж өөрсдөө боддог эцэг их нь түүнийг заавал том хотод үлдээсэй гэж хүсжээ. Тэдний бодлоор дээд боловсралтай хүнийхүү хөдөө жижиг газар биш зөвхөн хотод ажиллаж байж л тэдний өсгсөн хөрөнгө оруулалтанд зохистой хариу барина гэж үзсэн байна. Ингээд эцэг их нь бараг бүх хуримтлалаа гарган хүүдээ Бээжин хотод байр авч өгчээ. Ингэснээр хүн хотод үлдэж ирээдүгөө бий болгосоо гэж найдсан. Гэвч бодит байдалд эцэг эхийн төлөвлөгөөний дагуу хотод ажил амьдралаа эхлүүлэх нь тун хэцүү байсан. Учир нь Лан Шинчэний боловсролын түвшин доогуур ажлын туршлагагүй тул хаач ажилд орж чадсангүй.
Түүний илгээсэн өргөдөл бүр татгалзсан хариутай буцдаг байлаа. Хэдэн сарын турш ажил хайж зовсны эцэст Лан Шинчэн дахин эцэг ихтэй хандан нутаг буцаж ажиллая гэж санал тавьсан ч эцэг их нь хатуугаар түүнийг зэмлэв. Гэвч эцэст нь арга мухарцсан тул эцэг их нь танил талаа ашиглан Наннин хотын нэгэн цүнх болоод гар ут үйлдвэрлэлийн компанид туслах ажил хийхээр оруулжээ. Үүний хажуугаар түүний эцэг их Лан Шинчэнийг гэр бүл зохиогч шахаж эхлэв. Тэдний шахалтанд автан Лан Шинчэн нэгэн охинтой үерхэж эхэлсэн. Хоёулаа харилцаа сайн байсан тул тэр охиныг эцэг ихтэй танилцуулахаар төлөвлөсөн байна. Гэвч аз жаргалтайгаар охиныг эцэг ихтэй аваачсан тэр үед түүний эцэг их нь хүүдэн хандаж охиныг огтхон ч хүлээн зөвшөөрсөнгүй. Эцэг ихийнх нь үзлээр бол охин нь гоо үзэсгэлэн сайтаач их сургууль төгсөөгүй тул тэдний сайхан хүүгийн төвшөнд хүрэхгүй гэж үзсэн. Ингэж Лан Шинчэний нүүрэн дээр хүртэл халуун дулаан үг хэлсэнгүй, охиныг шууд дурамжхан гаргасан байна. Харин энэ үйлдэл Лан Шинчэнийг бүр мөсөн ууртай болгосон. Тэр өөрөө буруугүй байхад ямар ч шалтгаангүйгээр эцэг ихтэй зэмлүүлсэн нь түүний сэтгэлээр унгажээ. Тэр эцэг ихтэй яаж таалагдахаа мэдхэ болон улмаар элдв зэвсэг олж авах санаа төрж эцэг ихээсээ өшөө анзан авахын тулд өөрийгөө сүйтгэхээр шийдсэн. Гэвч багасаа эцэг ихээ эсэргүүцэж байгаагүй тул сэтгэлийн бухимдлаа хаана гаргахаа мэдсэнгүй. Харин эцэст нь энэ бухимдал нь хөрш чин овогтон 3 эгч дүүслүү чиглэсэн. Чин овогтон гэрийнх нь эсрэг талд амьдардаг бөгөөд өдөр тутам уулзахдаа бие биенлүүгээ мэндэлдэг байсан. Тэр үед Лан Шинчэн хөршүүдийнх нь гэрээс инээд цангинаж байгаад уг сонсоод жигшүүрт санаагаа бодож эхлэв. Хэдэн өдрийн ажиглалтын дараа чин овогтны дунд охин Чин Шаныг хамгийн амар бай гэж үзжээ. Чин Шан зөвхөн сайхан зангаараа төдийгүй гэр бүлийнхнийхээ хамгийн хайртай охин байсан бөгөөд одоогоор хүнтэй үерхэж үзээгүй тул Лан Шинчэн өөрийн хүчийг тооцоолон түүнийг бүрэн ялах боломжтой гэж итгэсэн байна. Дараагийн хугацаанд Лан Шинчэн гэртээ нууцаар янз бүрийн хэрэгслүүд бэлтгэж зохистой мөчийг төвчээртэйгээр хүлээжээ. 2009 оны 2 дугаар сарын 8-ны орой 8 цаг орчим болж байхад Чин овогтны гэрийн хаалга нээгдэж хаагдж байгааг дуг сонссон бөгөөд Лин Шанчин хашааны завсраар шалгахад том ихч болоод баг дүү хоёр нь гэртээ байгааг олж мэдэв. Иймд Лан Шинчэн боломжийг ашиглан тэдний гэрийн цахилгааныг тасалсан байна. Удалгүй баг дүү Чин Шан унтраалгыг шалгахаар доош буусан бөгөөд хаалга хаагаагүй байсан учраас Лан Шинчанд боломж гарав. Тэдний гэрт орсны дараа Лан Шинчэн том эгч рүү нь нулимс асруулдаг газ цацан боож ухаан алдуулаад угаалгын өрөөнд хүлэв. Тогоо асааж буцаж орж ирсэн баг дөрүүнд шууд дарин гуйг нь утгалж түүний хоолойг боогоод угаалгын өрөөнд аваачжээ. Удалгүй загварын үйлдвэрт ажиллаж байсан дунд эгч нь ажлаасаа тараад гэртээ ирсэн бөгөөд хаалгаа онгойлгох мөчид Лан Шинчэний өрхөнд орж тэр дороо амрууга алчуур чихүүлэн хүлүүлв. Ингэж эгч дүү гурав Лан Шинчэний өрхөнд орлоо. Өөрийнх нь урд нь таньдаг инээд хөөртэй хөршийн 3 охин айж чичирж байхдаж Лан Шинчэний доторх хар хор тайлагдсангүй. Тэр хамгийн хүнд чаргадсан баг дүүг нь хоёр эгчийн нүдэн дээр зовоон тарчилгаж хэрцгийгээр хүчирхийлжээ. Үүний дараа үлдсэн хоёр эгч дүүс түүний золиос болсон бөгөөд ингэснээр Чин овогтны 3 эгч дүүс бүгд Лан Шинчэний гарт доромжлогдсон зэрлэгээр хөнөөгдсөн байна. 3 охин цагдаад хандна гэж айсандаа Лан Шинчэн тэднийг бүгдийг нь хөнөөж дараа нь тэдний цогцыг задлан хэсэгчлэн хэрчжээ. Ингэхдээ хэд хоногийг зарцуулсан байна. Учир нь 3 эгч дүүсийн эцэг их өөр хотод амьдардаг байсан байна. Шүн болсон хойно эгч дүүсийн цогцыг сүлжмэл шуудаанд хийж арын уулын зүг аваачин хайжээ. Үүний дараа тэр юу ч болоогүй мэт дүр үзүүлэн өмнөх амьдралдаа эргэн орчээ. Хэд хоногийн дараа Наннин хотын өөр газар амьдарч байсан Чин овогтой эцэг их болон хамаатнууд нь гэр бүлийн уулзалт зохион байгуулахаар бэлтгэж байсан ч 3 дүү нь ирэхгүй утсаа авахгүй байсаар байсан. Хичнээн холбогдох гэж хичээсэн ч сургахгүй байсан тул аргагүй дэн цагдаад хандав. Харин цагдаанараас харамсалтай мэдээ ирсэн бөгөөд 3 охин бүгд алагдсан байна. Арын уулын орчинд оршин суугчид гэртээ харгацсандаа эвгүй өмхийн үнэр үнэртсэнийг анзаараад сониуч зангаар тэр үнэр гарч буй сүлжмэл шуудаа руу ойртон очижээ. Тэд дахин үнэрлэж шалгасны эцэст үнэр нь яг л тэр сүлжмэл шууданаас гарч байгааг баттай мэдсэн. Эхэндээ хоёр хүн үүнийг хүнсний хаягдлаа хайсан ёс суртахуунгүй айл байна гэж бодоод сөөхийг дуудаж шийдвүүлэхээр төлөвлөв. Гэвч үнэр улам бүр сэжигтэй хажин байсныг анзаарсан тул юу болов гэсэн айдас төрж сөөхийг бус эхлээд цагдаа дуудах нь зөв гэж ярилцжээ. Удалгүй цагдаа нар ирэхэд туршлагатай нэгэн ахмад мөрдөгч үүнийг анзаараад энд ямар нэгэн үхсэн зүйл байгаа бололтой гэж сэжиглэв.
том сүлжмэл шуудаа болон өмхийн үнэр нь түүнд магадгүй энд хүний цогц байгаа юм биш биз гэсэн бодлыг төрүүлжээ. Цагдаа нар тэр даруй орчныг хааж газар дээрх нотлох баримтыг хамгаалан шуудааг нээж шалгахаар шийдэв. Тэд шуудааг онгойлгох мөчөд бүгд цочирдон амьсгалаар нь зог тусав. Дотор нь бүтэн цогц бус харин маш нарын цэгцтэйгэр хэрдсэн хүний биеийн хэсгүүд байлаа. Ийм аимшигтай зэрлэг хэрэг илэрсэн тул цагдаа нар огтхонч хайн хандж чадсангүй. Нотлох баримт бүхэн шуудааг тэр даруй шинжилгээний төв рүү илгээж задлан шинжилгээ хийхээр болов. Үүнтэй зэрэгцэн ойр орчмын оршин суугчид сэжигтэй хүмүүсийг судлах ажиллагаа эхэллээ. Задлан шинжилгээний дараа цагдаа нар хохирогчдын биеийн хэсгүүдийг судалж үзээд тэд 3 өөр насны эмэгтэй болохыг тогтоов. Үүнтэй зэрэгцэн хэргийн газар дээр ажиллаж байсан мөрдөгчид чин овогтой эцэг эхийн гаргасан мэдээллийг хүлээн авсан нь хоорондоо авцалдаж эхэлсэн. Цагдаа нар тэр даруй 2 хэргийг холбож үзэж алга болсон 3 эгч дүүс болон илэрсэн цогцын хэргийг шалгаж эхэлжээ. ДНХ-гийн шинжилгээний үр дүн гарахад бүх баримт тодорхой болов. Хар мэдээг хүлээн авсан эцэг эх болон ар гэрийнхэн нь гашуудан уйлж энэ хатуу бодит байдлыг хүлээн авахд хүрсэн. Цагдаа нар ч уг хэргийг нэн чухал ангилалд авч бүх хүчээ дайчлан мөрдөн шалгалт явуулсны эцэст хэдхэн хоногийн дараа хэргийн мөр гарч сүлжмэл шуудаагаар дамжуулан лан шинчээнийг илрүүлж чадсан юм. Энэ бол түүний ажилдах газараас хэдэг байсан сүлжмэл шуудаа байлаа. Харин лан шинчээ нь баривчлагдсныхаа дараа хэргээ хүлээн зөвшөөрөхөөс татгалцаар байв. Цагдаагийн 8 дараалсан байцаалтын үеэр лан шинчээ нь тайван байдлаа хадгалж алдаагаа огт хүлээн зөвшөөрсөнгүй. Цагдаа нар баттай баримт нотлохоо хайсаар байсан бөгөөд мөрдөн байцаалт мухралд орж байх үед нэгэн чухал нотлох баримт олджээ. Игч дүүснийг хөнөөсний дараагийн өдөр лан шинчээ нь урдын ажилдаа цагтаа ирээгүй бүр бүтэн 3 цаг хоцроод ирсэн бөгөөд дараа нь 3 өдрийн чөлөө авсан байлаа. Тэр энэ 3 өдрийг ашиглан игч дүүсийн цогцыг устгасан байна. Мөн хэрэг хийсэн байшинг нь цэвэрлжээ. Хожим нь тэр цогцыг ууланд хаясны дараа уулын ард нэгэн хүнтэй таарлцсан байна. Энэ бүхнийг тогтоосны дараа цагдаа нар лан шинчээнийг дахин байцаахаар авчирчээ. Баримт нотолгоо нь гарцаагүй байсан тул лан шинчээгийн хамгаалалт нуран унаж тэр бүх үйл явц болон хэргийн шалтгаанаа илчилсэн. Удалгүй 2009 оны 9-р сард лан шинчээгийн урдчилсан шүүх хурал болж түүнд цаазын ял оноосон бөгөөд 2 сарын дараах эцсийн шүүх хурлаар ял нь батлагдсан байна. Лан шинчээг 2 дахь удаага давж залтахаас өмнө 2010 оны 7 дугаар сарын 22-нд цаазалсан. Олон эцэг их хатуу чанга байх нь хайр, харин ууч сэтгэл нь хор болно гэж итгэдэг. Тэд хүүхдээ эрхлүүлэх нь зан ашиг нь буруу замд оруулна гэж боддогч сохроор хэд чанга байх нь хүүхдийн дургуцэл эсэргүүцлийг өдөөж болохыг тунгаах хэрэгтэй. Урт хугацаанд дарамт хавжлагын дунд амьдарч ирсэн лан шинчээнг нь эцэг ихтэй хуралдсан ихээхэн гомдол мөн гадаад ертөнцийн шудраг бус байдлын эсрэг дургуцлээ дотроо удаан хугацаанд дарж ирсэн байлаа. Энэ бүхнээс үүдэн түүний сэтгэл зүйн тэнцвэр алдагдаж улмаар бодол санаа нь гаж хэлбэлзэлд орсноор эцэстээ төсөөлшгүй аимшигтай үр дагавар авчирсан юм. Тиймээс хүүхдийг хүмүүжүүлэхдээ тэдний дутагдлыг сохроор уучлан өнгөрөөж болохгүй, гэхдээ бас хатуу ширүүн хандаж болохгүй. Харин хүүхдийн дотоод ертөнцид анхаарч тэд бидний халамж дэмжлэгийг мэдэрч байхаар орлогоодыг хийх ёстой. Тэднийг өөрийн авьяас чадварыг нээж зөв үнэт зүйлс болон зөв ёс зүйн хэм хэмжээг төлөвшүүлэхэд нь урам зориг өгч туслах нь хамгийн зөв зам юм а.